1939 оны 9-р сарын 1 нацист Германы зэвсэгт хүчин Вермахт хөс зэрэлдээ бүгд найрамдах Польш улсын нутаг дэвсгэрлөө гинтийн товтлогоо өрнүүлвэ. Гитлерийн Германы айрын үндэстний ноёр хол газар нутгаа дэлэх төрөмгийлсэн бодлогын хүрээнд 2000 гаруй танк, 800 гаруй бомбогдогч онгоц, 400 гаруй сөнөгч онгоц бүхий цахилгаан дайны үйл ажиллагаа эхэлж зөвлөлт холбоот улстай байгуулсан нууц хэлцээрийн үр дүнд Польш улс 28 хоногийн турш 2 фронтод тулдсны эцэст бууж өв. Энэ үйл явдал бол 20 дугаар зуун дахь 2 дахь удаа гарсан 60 сая гаруй хүний амь насыг авч утсан томоохон дайн буюу дэлхийн 2 дугаар дайны эхлэл байлаа. Гитлерийн 3 дугаар рейхийн ноёрхол 1945 оны 5 дугаар сарын 7-нд ялагдлаар дууссан байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараараа арай өөр дэлхийн түүхийн талаар авч үзэх гэж байна. Хэрв нацист Герман дэлхийн 2 дугаар дайнд ялсан бол юу болох вэ? Гитлерийн мөрөөдөж байсан айрын үндэстний хувьд хэрхэн ирэх байсан бол түүний гол зорилго юу вэ? Ингээд бүгдээрээ хамтдаа төсөөлөн үзье. Дугаараа дуустал нь үзээрэй. Эхлээд нацист Германы тухай ярихаас өмнө түүнийг үндэслэгч Адольф Гитлерийн тухай ярьцгаая. Гитлер 1889 оны 4-р сарын 20-ны өдөр Австри-Унгарын эзэнт гүрний Braunер am Inn хотод төржээ. Гитлерийн аав Айлс Гитлер нь гайлын ажилтан байсан бөгөөд өөрийн гэр бүлийг хатуу гараар захирддаг байж. Гитлер багасаа л урлаг уран зурагт ихээхэн сонирхолтой байсан боловч түүний аав нь сонирхлыг нь эсэргүүцдэг байв. Гитлер 1907 онд Вен хотод урлагийн сургуульд орохоор 2 удаа хүсэлт илгээсэн боловч хүлээж аваагүй бөгөөд энэхүү үйл явдал нь түүнийг ихэд бухимдуулан магадгүй дараагийнх нь карьерийг ч эхлүүлсэн байж болох юм. Гитлер дэлхийн 1-р дайны үеэр 1914 онд Германы эзэнт гүрний харимд сайн дураараа исэн тулдаж байж. Дайны үеэр 2 удаа гэмтэж Германы эзэнт гүрний Версалийн гэрээгээр бууж өгөхөд Гитлер үнийг асар ихээр эсэргүүцсэн байна. Гитлер 1920 онд үндэсний социалист Германы ажилчдын намд элсэн ба улс төрийн карьерийнхаа ихэнх үедээ тэрээр Германы хүчирхэгжилт Версалийн гэрээний эсрэг уриал оозон дэвшүүлж олонний анхаарлыг татаж чадчих. 1930 онд түүний удирдсан нацист нам Веймарын парламентод улс төрийн томоохон хүчин болж чадсан бөгөөд энэ нь цаашлаад 1933 оны сонгуульд олон суудлыг авч Адольф Гитлер Веймарын бүгд найрамдах улсын канцлер болжээ. Энэ үеэс түүний улс төрийн тавцан дахь дарангуул эхэлсэн гэж үздэг. Гитлер германчуудыг ариун үндэстэн хэмээн тунхаглаж, арьс өнгөний үзэл ба үндэстний ялварлан гадуурх хөдлөлийг тууштай дэмждэг нэгэн байв. Тэрээр канцлер болсныхаа дараа ардчлалаар нь үгүй хийсэн бөгөөд 1933 онд батлагдсан ард түмэн ба Рейхийн зовлон арилгах нь хууль гихчээр өөрийн хэмжээгүй эрх дарангууллыг үүсгэж нацист Герман улсыг тунхаглажээ. Гитлер 1939 онд Польшийг эзэн түрэмгийлснээр дэлхийн 20 дугаар дайныг эхлүүлж, Гитлерийн удирдлагын доор Герман улс Европын ихэнх хэсгийг эзлэн авсан ба тэрээр еврейчүүдийн асуудлыг шийдвэрлэх нэрээр еврей үндэстнийг хоморглон устгах Холокост хэмээх аимшигт үйл ажиллагааг явуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төрийн сөрөг хүчин ба өөрийнх нь дэвлэмийг эсэргүүцэгчдийг барьж хорин хүн төлбөрийн лагеруудад илгээж системтэйгээр устган нухчин дарж байж. Түүний явуулсан Холокостын үр дүнд 6 сая гаруй еврей үндэстнийг хоморглон устгасан байдаг. Гитлер 1945 онд зөвлөлтийн улаан арим Берлин хот руу давшин орж явах үед 4-р сарын 30-нд өөрийн эхнэр Эва Брауны хамтаар амиа хорлож улмаар 7 хоногийн дараагаар дэлхийн 2 дугаар дайнд нацист Герман бууж өгч түүний нацизм төгсгөл болж. Гитлер Lebensraum хэмээх нэрлсэн бодлогынхаа хүрээнд эхлээд Австрийг, дараа нь Сүдд мужийн асуудлаар Чехословак улсыг мөн адил хүчээр эзлэн авсан байна. Тухайн үеийн Франц ба Их Британи улсууд Гитлерийн үйлдэлийг анхааралтай ажиглаад байж исэн бөгөөд дараагийн томоохондоо гарахаас үржилсэн сэргийлэх арга хэмжээ авч Гитлер Чехословакийг нэгтгэх боломжийг олгосон ч үндсэн зорилго нь талаар өнгөрсөн байдаг. Энэ үйл явдлын дараагаар Гитлер бусад Европын орнуудыг эзлэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. Түүний дэвшилсэн стратегийг ихэнхдээ генералууд нь эсэргүүцсэн боломжгүй гэж байсан ч Наполеоны үеэс өөрчлөгдөөгүй явсан байлдааны арга барилыг шин төвшөнд гаргасан гэдэг. Одоо тэгвэл түүний дэвшүүлсэн галзуу гэмээр байлдааны тактикийн талаар ярьж өгье. Цахилгаан дайн хэмээн нэрлсэн уг дайн дайсны нутаг дэвсгэрлөө гинтийн байдлаар асар хэмжээний хүч ашиглан сул цэгрүүн дайрдаг байлдааны тактик юм. Уг тактик нь гинтийн дайрал, агарын довтлогоо, хоёрт хэрэгслийн хүч ба хамтарсан хүч хэмээх хэд хэдэн элементүүдээс бүрддэг. Дайсны зэргүүдийг төрөлдүүлэхийн тулд хурдан гинтийн цохилт өгөх нь хамгийн чухал элемент. Энэ нэхвчлэн өглөөрт эсвэл хамгаалтын хүч сул байгаад газраар эхэлдэг. Дараа нь агарын хэмжээг ашиглан дайсны стратегийн чухал байршил, харилцаа холбоо, цэрэг зэвсэг техникийн хэрэгслүүдийг устгаж ухралт хийх боломжийг нь үгүй хийдэг байна. Энэхүү тактикийн үр дүнд Германчууд 1939 онд Польшийг эзэлж авсан бол 1940 онд Нидерланд, Бельги зэрэг улсуудыг мөн адил эзэлж. Француудын хувьд хэдий дайны ихэнх үед нацист Германы зэвсэг хүчнээс хамаагүй том байсан боловч Бельги болон Франц улсын хил дээрх Арданийн ой моддын хэсгэр Германчуудын гинтийн дайралт явуулсан тэднийг ялагтахад хүргэсэн байна. Дэлхийн 2 дугаар дайнд нацист Герман ялагдсан гол шалтгаануудыг дурдах юм бол нэгт Германы хамгийн том стратегийн алдаа нэгэн зэрэг олон фронтод тулдах явдал. 1941 он зөвлөлт холбоот улсад талдан довтлох Барбасоро ажиллагааг эхлүүлсэн нь Гитлерийн хувьд асар том эрсдэл байлаа. Баруун Европ, Балканы хойг, Зүүн Европт нэгэн зэрэг фронтнээс нь Германчуудын хувьд хүч тарамдаж өөрсдийн хүн, техник болон бусад нөөцүүдийг олон хэсэгт хуваахад хүргэсэн байна. Энэ нь цаашлаад дайны сүүлийн үед Германчуудыг нөөцийн гүн хомсдолд оруулж. Хоёрт хэдийгээр Герман зэвсгийн технологи зарим талаараа дэвшилтэд байсан ч гэсэн тэд үйлдвэрлэлийн хувьд Америк нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улсын эсрэг
өргөлдөх чадваргүй. Америк нэгдсэн улс болон Зөвлөлт холбоотой улс нь илүү их танк, нисэх онгоц зэрэг хангамжуудыг үйлдвэрлэж Германы армийг удаан хугацааны тулдаанд туйлдуулжээ. Хэдий Германы хүчирхэг дэвшилтэй технологи нь хязгаарлагдмал тоотой байсан учраас масс үйлдвэрлэлд хүрч чадаагүй нь дээрх шалтгаанаас болж. Гуравт Гитлер өөрийн цэргийн удирдлагын шийдвэрт хэд их оролцдог байсан Германыг олон ялагдалд хүргэсэн гэж үздэг. Тухайлбал тэрээр Сталинградын тулааны үеэр буцаж ухрах боломжийг цэргүүдэд өгүүлгүй хотыг хамгаалах тушаал өгч асар их хэмжээний хохирол амсуулж улмаар бууж өгөхөд хүргэсэн. Мөн 1944 онд холбоотнуудын Нормандийн десантын ажиллагааг зогсоох шийдвэрч Гитлерийн оролцоо сөргөөр нөлөөлж. Уг стратегийн гол алдаанууд нь германчуудыг дэлхийн 2 дугаар дайнд ялагдахад хүрсэн ч өнөөдрийн сэдвээрээ бид түүний эсрэг германчууд хэрв ялсан бол яах тухай ярихаар бэлтгэсэн. Тиймээс одоо германчууд ямар хүчин зүйлүүдийн тусламжтайгаар дайнд ялж болох байсан тухай ярьцгаая. Германыг дэлхийн 2 дугаар дайнд ялуулж болох байсан хүчин зүйлсүүдийг судлахдаа түүхэн нөхцөл байдлыг өөрөөр төсөөлөх шаардлагатай болно. Түүхчид болон цэргийн стратегчид энэ сэдвийн талаар ярихдаа хэд хэдэн хүчин зүйлсийг онцолж үздэг байна. Тухайлбал хэрвээ Гитлер цэргийн мэргэжлэнүүд генералуудынхаа зөвлөгөөг дагаж цэргийн ажиллагаануудыг илүү нарийн боловсруулсан бол яалтанд хүрч болох байсан. Мэдээж хэрвээ Германы зэвсгийн үйлдвэрлэл илүү эрчимтэй, зохион байгуулалттай байсан бол тэд урт хугацааны дайнд тэсрүүлэх боломжтой. Германчууд хэдий дэлхийн 2 дугаар дайны үед зарим дэвшилтэй технологиуд болох тэрэлт донгоц, пластик буужин, цөмийн зэвсгийн судалгаа явуулж хөгжиж байсан ч дайны сүүлчийн жижүүдэд үр ашигтай ашиглаж чадаагүй. Эдгээр технологиг асар хурдан хөгжүүлж дайн эхлэхээс өмнө ашиглаж чадсан бол тэдэнд илүү том стратегийн даваа тал үүсч болохоор байна. Тиймээс уг хүчин зүйлүүдээр үндэслэж хэдүүлээ өөрсдийн төсөөллийг үүсгэцгээе. Германчууд 1940 онд Британийн эсрэг явуулсан Аарын тулдаанд ялагдсан. Гэхдээ бидний төсөөлөлд Герман 1941 онд Зөвлөлт холбоотой улс руу дайрахын оронд Британий агаарт дахин тулдаж Британий хатан хааны агаарын цэргийг устгасан гэж үзье. Үүний дараагаар Тэнгисийн арслан эмээх ажиллагааны үр дүнд Британий арлыг германчууд эзлэн авлаа. Ингэснээр Европт холбооны цэргийн хүчийг бүрэн дүүрэн устгав. Британий эзэн гүрний уналт нь хойд Африкт Герман ба Италийн цэргийн хүчийг ялалтанд авиж бөгөөд ингэснээр Африк ба баруун Европ нь Гитлерийн хяналтанд шууд очих. Одоо харин Гитлер Зөвлөлт холбоотой улсын эсрэг явуулах ажиллагаанд ахин 1 жилийг бэлтгэл зарцуулан урт хугацаанд үргэлжлэх танд бэлтгэлтэй байсан гэж төсөөлөд 1942 оны намар байлдааны ажиллагааг эхлүүлсэн гэж үзье. Энэхүү ажиллагааг Гитлер биш түүний генералууд боловсруулсан ба эхний шатнд Зөвлөлт холбоотой улсын хангамжийг таслах явдал. Тиймээс байлдааны ажиллагаа шууд газрын тусны үйлдвэрүүд рүү чиглэнэ. Ингэж хангамжийг таслахын Зөвлөлт холбоотой улсыг туйлдах бөгөөд урт хугацаанд Гитлер Уралын нуруу хүртэлх газар нутгийг амжилттай эзлэн авснаар цаашаа Сибирь рүү давших боломжийг үүсгэнэ. Улаан армийн хүү ялагдал нь Япончуудад шинэ гаргалгааг үүсгэж Япончууд 1941 онд Совдон эрг биш Алс дорнд буюу Зөвлөлт холбоотой улсын талаас Монголын нутгаар дайруулаад давшсан гэж үзүүл үндсэндээ 1943 гэхэд Зөвлөлт холбоотой улс бүрэн ялагдахад хүрхэн. Зөвлөлт холбоотой улс бууж өгснөөр Герман ба Япон, Итали зэрэг улсуудад үндсэндээ ганцлтом дайсныг үлдээх болно. Тэр нь мэдээж Америк нэгдсэн улс. Одоо харин германчууд өөрсдийн холбоотнуудын хамтаар ахин 1-2 жилийг Америк нэгдсэн улсын эсрэг хийх дайнд зарцуулсан. Мөн Германы цөмийн зэвсгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж германчууд төрүүлж цөмийн зэвсэгтэй болсон гэж төсөөлье. Гитлер Америк тэргээс хэд хэдэн чухал алхмуудыг гүйцэтгэх хэрэгтэй. Эхлээд Америкийн тэгсэн цэргийн хүчийг Номхон далай ба Атлантын далайд устгах хэрэгтэй. Дараа нь германчууд Америкийн аж үйлдвэрийн шатамжийг үгүй хийх шаардлагатай ба үүний тулд өөрсдийн цөмийн зэвсгийг ашиглах болно. Америкийн эсрэг хийх дайны ажиллагаанд мэдээж Япон ба Италийн цэргийн хүчин оролцох бөгөөд Япончууд Номхон далайг бүгд нь хяналтандаа оруулж Америкийн баруун эргийг эзлэн авах нь чухал байна. Тэгээд 1944 он болоход германчууд Америкийн аж үйлдвэр, эдийн засаг, засаг захиргаа байрладаг чухал хотууд болох Нью-Йорк, Вашингтон, Детройт, Бостон, Чикаго зэрэг хотуудад цөмийн бөмбөг ашигласан гэж үзье. Ингэхдээ аврах том дөрвөн хөдөлгөөр донгоцоо төв дамжин нисэж Германы буужингууд Америкт ээж дараалан цохилдог. Дараа нь Япончууд хаваа арал дээрх тэнгисийн цэргийн баазуудыг устгах бөгөөд цаашлаад Сан Франциско, Лос Анжелес, Сиэтл, Сан Диего зэрэг хотууд руу далаагаас дайран эзлэв. Атлантын талаар Германы шумбагч онгоцын флот Америк нэгдсэн улсын хамгаалтыг сэтлэх ба дараа нь тэнгисийн мин цэвэрлэгч онгоцууд цэргүүдэд газардах боломжийг нээвэ. Ингээд Америкийг эзэлж авах урт дайн эхлэх боловч эцдээ германчуудын ялалтаар өндөрлөө. Америкийн хүү ялагдсанаар герман тэргүүдтэй тэнхлэгийн орнууд өмнөдөө өрсөлдөгч үгүй болно. Гитлерийн цэвэр амьдрах орон зай мөрөөдөл нь эцэст нь биелэж бүх дэлхий тэдний иргэшээлд оров. Одоо харин дараагийн алхам нь юу болох вэ? Зүүн Европын ерөнхий төлөвлөгөө нацист Германы зүүн Европыг эзлэх, удирдах, хүн амыг нь дахин хуваарлах, айрын үндэстний ноёрхлыг тогтоох зорилго төлөвлөгөөтэй байв. Энэхүү төлөвлөгөөг 1940-од оны эхээр нацист намын удирдагчид түүний дотор Адольф Гитлерийн санаачлагаар боловсруулсан байна. Ерөнхий төлөвлөгөөний гол зорилго нь бидний өмнөд үрдсэн Германы Lebensraums буюу амьдрах орон зайг өргөдөх явдал байв. Энэ нь зүүн Европ болон зөвлөлтийн нутаг дэвсгэрээр эзлэн авсан газар нутагт Германы үндэстнүүдийг боочлох эсвэл устгах цэвэр үндэстнийг бүтээх үзэл баримталд суурилж төлөвлөгөөний гол зорилтуудаас дурдвал Славян ба бусад бага үндэстнүүдийг боочлох эсвэл системтэйгээр устгах, эзлэн авсан бүс нутаг нь Герман буюу арь үндэстнүүдийг суурьшуулах, бус үндэстнүүдийг соёлыг устгах зэрэг байв. Төлөвлөгөөний дагуу Зөвлөлт холбоотой улс болон зүүн Европын орнуудад амьдарч байсан Славян үндэстнүүд болон Орос, Украин, Польш,
Белорусын ард түмнийг устгах эсвэл тэднийг боолын хөдөлмөрт оруулж Германы эдийн засагт ашиглах зорилготой байв. Үүнд нийт хүн амын 30-аас 50 сая орчмыг устгах эсвэл Сибирь рүү уулуурхай үйлдвэрийн ажлуудад хүчээр ажиллах хөлбөрүүд байж. Дараа нь айрын үндэстнийг шинэ нутаг шилжүүлж тэднийг элитийн байр суурь байлгах зорилготой байв. Ингэснээр цэвэр айрын үндэстнүүдийн ноёрхлыг тогтоож шинэ эзэнт гүрний үндэс суурь тавигдана. Хүн эзлэн авсан нутаг дэвсгэрүүдэд шинэ захиргааг үүсгэх бөгөөд Украин, Беларусь ба Латви, Эстон зэрэг улсуудын нутгуудыг Бэхин комиссариатын бүс нутаг болгох төлөвлөгөөтэй байжээ. Нацистууд зүүн Европын соёл түүхийг арилгахын тулд олон нийтийн байгууллагуудыг боловсролын тогтолцоог устгах бүх үндэстний өвийг нь үгүй их бодлогыг өг төлөвлөгөөнд баримталж байв. Үүний зорилго нь тухайн бүс нутгийн ард түмнийг өөрийн үндэстний онцлогоо мартахад хүргэх байлаа. Үр дүнд нь бүх Европыг хамарсан Германы дээд Рейхийн эзэнт гүрнийг цогцлох бөгөөд нийслэл Берлин хотыг ахин өргөтгөж Германия хэмээн нэрлэхээр төлөвлөж байж. Харин Америк нэгдсэн улс болон бусад улсуудтай холбоотой нарийн төлөвлөсөн төлөвлөгөө байгаагүй ч Америк нэгдсэн улсын зүүн эргийг хяналтандаа оруулж авснаар германчууд нэг бол колоничлолын шинжилгээтэй бодлого явуулах эсвэл өөрсдийн дагуул улсуудыг тунхаглах магадлал өндөр байв. Мөн Америк нэгдсэн улсын түүхийд эдийн засгийн нөөц болцоог ахин ашиглах бөгөөд өөрсдөө ашигтай байдлаар системчлэх нь гарцаагүй. Дээрээс нь Америк дахь олон үндэстнүүдийг системтэйгээр еврейчүүдтэй адил хорж эсвэл бусад Европ гаралтай иргэдийг баг буурай иргэд мэтээр харьцах нийгмийн давхрааг үүсгэж магадгүй. Цаашлаад магадгүй зарим Америк иргэдч Германы засаг захиргаанд сайн дураар ажиллаж болох байсныг үгсэх аргагүй. Үр дүнд нь бидний мэддэг өнөөдрийн нийгэм соёлын ертөнц арай өөр байх байсан болов. Ингэж бодохоор яг Жорж Оруэлл зохиолчийн 1984 зохиол санаанд орох нь гарцаагүй. Гитлерийн мөрөдөж байсан шинэ Германы эзэнт гүрэн хэдий бодит амьдрал дээр биелэлээ олоогүй ч олон нийтийн дундх ном зохиол, кино зэрэгт үүний талаар олон дүрслэл байдаг. Тэргээр нь ихэнхдээ нацистуудын дарангууллын дэглэмийг эсрэг тэмцэж буй баатрууд, партизаны бүлгэм, нууц аймуудыг дүрсэлдэг. Тэдгээрээс жишээ татвал 1962 онд Америкийн уран зөгнөлт зохиолын томоохон төлөөлөгчийн Филипп Дикийн The Man in the High Castle гэх ном байна. Зохиолын үйл явдал нь 1960-аад онд өрнөх бөгөөд Америк нэгдсэн улс 3 вакцин байгалаар үлддэг. Уг зохиолоор Amazon Prime 2015 онд 4 бүлэг бүхий олон амьд кино хийсэн байна. Мөн бидний сайн мэддэг DC Comics дээр Earth X хэмээх ертөнцид нацистууд дэлхийг эзэлсэн байх бөгөөд бидний мэддэг Superman, Green Lantern, Flash зэрэг супер баатруудын эсрэг хөлбөрүүдийг харж байна. Өөр нэг нь алдарт Wolfenstein хэмээх видео тоглоом байна. Уг тоглоом дээр нацист германчууд өөрсдийн супер зэвсгүүдийн тусламжтайгаар дайнд ялж удах гардаг бөгөөд түүний эсрэг зогсох еврей польш гаралтай цэргүүдийн талаар өгүүлдэг. За энэ түрээд бүгдээрээ хэрвээ Германд эзлэгдсэн дэлхий ямар байх талаар төсөөлөн ярилцаж үзлээ. Ингээд таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Дараагийн дугаараар бүр сонирхолтой сэдв байгаа шүү. Удахгүй уулзъя.